Powered by Airplane. Айлын хөгжи. Юу санзалсан ингээ basketball Kardashian season 2 episode 28 Powered by Airplane айлын хөгжи. Зайдвал шууд финалийн game 1-ийг ярилцах болон за финалийн game 1 бол за overtime үнэхээр аимшигтай яалт ч финалийн мэдрээсэн тоглолт болоо 77 76 гацаагаар бол хасын хөлхөд баг ингээ нэг тэгээрээ бол финалийн цувралыг тэргүүлж эхэллээ. За тухайн тоглолт нь болохоор аз баярын болохоор талбай дээр 32 минутын өнгөрүүлэлтээ нийт 9 тоглолтоноос 7 амжилттай болгож нийт 19 оноо авч хөлхөд багийг бол оноо авалтаар бол тэргүүлсэн байгаа. Харин Миллерийн болохоор 1 сарын хугацаанд цадуучууд бэрхтэлтэй байж байгаа. Тэгээд өдөрс өдөрт гэсэн онцтой байж байгаа. Ямар ч финал ихний тоглолтод бол талбай дээр бол иргэн гисэн. Гэхдээ түүний хувьд бол финал ихний тоглолт бас нэлээд бас одоо төсөөрсөн байлаа шүү. 20 минутын өнгөрөлтөд нийт 10 тоглооны орлогыг нэг ч амжилттай болгоогүй, ямар ч оноо аваагүйгээр тоглолтыг бол туусан. Тэгээд мэдээж Миллер бол явын чангарах байх. Гэхдээ ямар ч тач муу тоглосон дээр маш муу хангалтгүй тоглосон дээр нь бол баг нь бол хожил байгуулж болж чадсан. За харин хөлгүүдээс за ер нь тухайн тоглолтод талбай дээр хамгийн их минутын өнгөрсөн хүн бол Jordi Chimanga 40 минутыг талбай дээр өнгөрсөн мэлээ садгаж өв. Тэгээд нийт 14 оноо 10 самбартайгаар дабл хийсэн. Тэгээд бид бас speaking Facebook page дээр бол полиг оруулсан тий. Cousins одоо Chimanga энэ хоёрын ягаад гэвэл match up тухайн цувралд хамгийн юм сонирхолтой хамгийн юм шийдэж болох үс юм матч байгаа даахгүй давуу сул дээр. Тэгэхээр эхний цувралд эхний гейм дээр ерөнхийдөө бүх талаараа л ер нь Chimanga бол Cousins-ыг бол юм илүүрчлээ дээ алцчихв. Гол нь ингэж юм л да. За Cousins-ийн хувьд бол хэдүүлээ ингээд энэ одоо Монголын лигт ирээд энэ үйл сизон ямар одоо төвийн тамирчтай тусан талаар игээд харангуй за эхний шатнд бол Miners-тэй KJ McDaniels-тэй таарсан бол за хоёрдугаар шатнд бол James Carnick гээд тоглолцсон бол одоо болохоор Jordi Chimanga гээд тоглогчтой таарж байна. Яалтчгүй дэвшингийн хувьд болохоор за энэ гурвын харьцуулбал би бол Jordi Chimanga-г бол 1 тавиад хоёрт KJ McDaniels 3-т бол James Carnick гэж одоо магадгүй ранклах байх ур чадвар ч юм уу тий тэр юм. Тэнгүүд гол нь Chimanga-гийн юу байна юм одоо өөрийнх нь үзүүлж байгаа юм харизма байна л да. Талбай дээр ирэх одоо бөмбөг аваад зүгээр Cousins-ийг бол Cousins-ийн өтөс дайраад байгаа байхгүй юу. Ямар ч юм айж байгаа бэргэж байгаа нэг юм санаа зовоод байгаа нэг юм ямар ч тийм юу байх. Одоо өнгөрсөн жил бол жишээлбэл Cousins анх ирж байхад бол ихэнх ер нь одоо Lance Armstrong, Jordan Talbot ч юм уу ер нь нэг жоох ингээд юм бие барьстай нэг хоёр гейм дээр харагдсан бол за Chimanga-гийн хувьд бол би л угаасаа энд хийх ёстой зүйлийг хийх гэж ирсэн гэж байгаа мэтэр бол тоглоод ихний тоглолтод бол багаа бол ялтан төглөөсөн. Гэхдээ би тухайн тоглолтын X factor моментиг өөрчилсөн чухал hustle play-үүдийг самраас чухал offensive defensive rebound-уудыг хэн авсан байг бол би бол угаасаа яалтчгүй илэнгийн түшгийг бол нэрлж байна. За тэр түвшийн багтаа үзүүлж байгаа нөлөө самраас бөмбөг авалтад бол үнэхээр нэг тэ одоо би жижиг бэлчээр том гэж цаадгаж явд бол яста нэг багтаа эрэгтэй тоглолтуудыг үзүүлж бол ялан маш чухал нөлөөг үзүүлсэн. За мөн дээрээс нь яг надад бол ингэж харагдсан. Биндрийн хувьд бол их тоглолтын дөнгөж ихтэй 3 минутанд 2 алдаа гэдэг өөрийгөө тоглолтоос гаргацсан харагдчихлээ ялцчих. Тэр нь нэг бүмний төлөө явж байгаа юм гамблдж байгаа л яасан бэ одоо алдаанууд гаргасан байх л л дээ. Биндрийн хувьд болохоор ихэд ингэж харсан хамгаалтан дээр би болохоор эхний хамгаалтан дээр J Scrub дээр болохоор тэмүүлэн юм уу ирэхэд их баяр моч таарч илээ. Тэгээд нэг зэрэг нэг массажаас эхлээ гараад ирэнгууд нь help defense зэрэг биндэрээ зогшиж юм. Тиймэрхүү байдлаар хөлгүүдийн хамгаалт бол надад тэгж ажиллаж байгаа юм шиг бол харагдсан. За үүнээс нь Chimanga-гийн хувьд болохоор за энэ ер нь Scrub ирээд нэг тийм амар блок дуусан юм бол байхгүй хаа энэ л яг самбартай. За Chimanga анхны блокийг өгсөн. За Cousins ч бас ер нь энэ season ирээд их тэгжгүй юмд бол блок дуулааг байхаа. Тэгээд Chimanga-д бас нэг айхтар хаалтуулаад амжилаа. Chimanga ер нь энэ цуврал ямхаа тоглохоос хөлгүүд багийн хожихоо гэдэг бол надад бол нэлээд чухал санагдсан да. Харин Chimanga-гийн хувьд нэг хөгжлөө зүйл энэ хэдүүл энэ мөчлийг үзцгээе. За цаа чин бас мууга хэлд орж шүү дээ. Та бүхэн мэлчсэн ямар ч хөлгүүд багийн нэг бэлтгэл дээр ч цаа чи бол нэг хэмэрхүү үгийг бол хэлээд амжсан мэлээ тэгээ бас л монголчж байгаа юм байна даа л гэж бодсон. Мөн дээрээс нь та бүхэн харсан бол хөлгүүдийн фэн групп дээр нэг юм ном уушруулсан юм юу вэ? Бүр яг гандан дээр үнэхээр он сарын харсан чи бүр яг үнэхээр саяхан юм бас хэмнээс сан чөлөөдөө нэг ном уушруулсан мэлээ тэгээд за ерөнхийдөө сагсан мөс хатан бас шашнаараа өрсөлдөөд эхлэхүүдээ нийт чинь. За харин Cousins-ийн хувьд бол ихэнх тоглолт нь 29 минутын талбайд өнгөрөх нийт 11 давталж ердөө нэг амжилттай болгож 9% field goal-тэй 3 оноотойгоор тоглолтыг өндөсөн. Гэхдээ Cousins-ийн хувьд 14 самбар 7 assist-ийг өгсөн мөлий. Оноо авалт хэдий багассан босод цамраас бөмбөг авалт ашиглаад амжуултыг бол хангалтайсаа өгсөн мөлий. Гэхдээ нэг зүйлийг хэлчихье. Cousins дахиж юм уу тоглохгүй. Энэ бол гейм нэг их шүү. Cousins дахиж нэг юм 3 4 5 оноо 10-аас доош авсан тоглолт ер нь финал дээр бол Cousins бол хийхгүй гэж бодож байна. Дандаа л ер нь цаачин бол
20 ороо бол цаашдаа хийх байх гэдэг миний бол таамаг байна. Үүнээс нь Scrubby болохоор талбай дээр нийт 34 минутын өнгөрөлтөд нийт 15 довтлогч ердөө 5-ыг амжилттай болгож 18 авсан байлээ. Тэгээ дахиад Scrub гэж гейм нэг шиг ингэж тоглохгүй бол да энэ Scrub бол яг шүдэрлэх хүчтэй бол ялцчгүй дабл хийгээд нэг ганц хоёр бөмбөг алдаад бол тоглолтын моментыг бол эргүүлээд бол багтаа бол хожигдлыг бол өгсөн ш. Тэгэхээр Scrubby тэгэхээр тиймэрхүү шийдвэр гаргах юм ер нь хийхгүй байх. Яг ихний тоглолтыг харахад ихэд агуулгын болохоор бодно шин дээр яваалсан. Тэгээ ялч үлгүүд бол өөрсдийнхөө систем арга барилаараа сүлээд хайцсан. Тэгээд мөн дэрс нь бол ихний тоглолтод бол яг л нэг бие биенийгаа нэг ажаад байгаа харагдсан. Нэг мазаад одоо за энэ ямар хуу энэ баг энэ тамирчин ямар хуу тоглох нь энэ баг ямар хуу тактик хамгаалалтаа тоглож байгаа бие биенийгаа нэг юм айдсан. Загаас нэг шинэ тоглолт одоо дурсан. Тэн дээр бол бодносын гадан бол бас нэлээд гарсан мэт бол өрөштэй өнгөрөөд амжилтлаа тэгээд нэлээд бие биенийгаа юм танцсан тоглолт болж өнгөрсөн дөө. Хэрвээ тэгээд тухайн тоглолт нь магадгүй хоцсон бол эрэ бодон хоцсон бол би бол X Factor-аар яалтчгүй дөлгөөнийг хэлнэ л дээ. Дөлгөөний хувьд болохоор тухайн тоглолтод 16 оноо 6 самбарт авсан байлуу та. За тэр оролтууд тэр одоо самбраас бөмбөг авж байгаа хашлтууд байрлалаа зөв эдэлж байгаа байрлалууд ч юм уу яалтчгүй бас үнэхээр бас IQ бол өөр төвшөнд бол тоглож байлаа. Тэгээд мэдээж өдөртний дэвшил бэртэл гэмтэлтэй байсан бол одоо бол түүний хувьд бол яг нэг юм бүх одоо талбай дээр бүх 100% потенциал тоглож байгаа бэлэн болж байгаа. Би махад явж байгаа бэлэн болж байгаа юм шиг болоод бол харагдсан. За харин тоглоом нөхцөлд бол нэг ийм одоо үйл явдал болсон. Энэ одоо явуулт уугүй юу? За миний хувьд бол энэ бол явуулт байсан. Харин та бүхэн тухайн мэдлийг үзээд бол яг явуулт байсан үгүй юу дээр бол даа санаа бодлол дээр тэгээ манай шүүгчээр бол дахиж нэг иймэрхүү алдаа гарахгүй л үү. Хэрвээ магадгүй бодон сочсон бол энэ бичлэг бол нэлээд сэвэгдэх байсан байна. За тэгээд тухайн цогцлын ховд харуул ерөөдөө нэг иймэрхүү одоо санхүү талаас нэг иймэрхүү тулаан болоод байгаа юм л да. За миний сонсноор бол Миллер бол угаасаа сарын $17,000 цалинтай тамирчин. За Чиманголыг 15 эсэмшүүл яг магадгүй плей-офф гэдэг нэг 2-3 мянга нэмэгдэж магадгүй хажууд $15,000 бодчихжээ сарын. За тэгээд хөлгүүдийн хоёр импорт бол сарын за энэ 32-оос $35,000 бол за ингээд за гэж үзье хэдүүлээ. За нэг ойролцоогоо сарын 100 сая төгрөг ч юм уу те. За харин бодносын хувьд бол за миний сонсноор Cousins бол энэ үйл өмнөх одоо жилтэйгээ адилхан сарын бол $260,000 үнэлгээтэйгээр бол тоглож байгаа гэсэн. За мэдээж Scrubby болохоор сарын $40,000 тэгэхээр $300,000 болж байгаа. Тэгэхээр сарын 1 тэрбум. Сарын 100 сая эсрэг сарын 1 тэрбум ерөнхийдөө импортуудын хувьд бол нэг иймэрхүү ялгаатай тоо бол байгаад байгаа юм да. Тэгээд ямар ч нэг иймэрхүү одоо санхүүгийн хувьд нэг юм харьцангуй бас импортуудын үнэлгээтэй л нэг юм финал болж өнгөрч байгаа шиг. Мэдээж Монгол тамирчтай ч та бүхэнтэй одоо гинэнд мэдж байгаа байх. Тэгээд төсвийн хувьд бол за магадгүй бодносын хувьд бол нэг 8-аас 8.5 тэрбум байгаа. Энэ бол за хөлгүүдийн хувьд бол ерөөдөө бол нэг надад бол миний ажиллаар бол 3-аас 3.5 тэрбум орчим бол байх шиг байлээ төсөв. Тэгээд яг энэ бол баттай тоо биш. Миний яг энэ тооцоол үзснээр тэгээд нэг иймэрхүү хоёр дахин баг шахуу төсөвтэй хоёр багийн хоорондын тулаан болж байгаа. Тэгээд аль нь хожих үед бол маш сонирхолтой байна. Ердөө 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шараарыг болох Сингур Ультра бид бүхэндээ хамтран ажиллаж байна. 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шараарыг та бүхэн амтлаад үзээрэй. Зөөлөн хөнгөн шарааргийн дуртай хэн болох нь бол таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ультра кул, ультра смууд Сингур Ультра брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За ингээ баскетбол Кардашин цоо шинхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээд мэдээж бидэндээ хамтран ажилладаг. Син 4.3-тай. Хамгийн зөөлөн. Яаж бичлэг үлдээх л да. Саахан хүүтэндээ. Чи энийг яриад байгаа юм уу? Оо, наачтай. Хөөе. Бичлэгээ дуусгах юм зэ. Гамбасуула бэбэш нэргөө бохор мөнгө тоолногт миний гар хэрэгөө зарлан хэрэг. За бид дараагийн ярилцсан болохоор за энэ болохоор хасын хөдөлгөөн багийн туслах коуч чин зөрөг болохоор нэг юм подкастт ороод нэг юмрхүү яриа подкастт орсны хэсгийнхэн би рилийг олж харсан юм л да. Энэ рил дээр болохоор нэг юмрхүү зүйл ярьж байгаа юм. Гадны тамирчин бэлэн замын хүчтэй ирж исэн. Гэ нэг одоо сагсчдын дундаас сонсчлээсэн л. Энэ яг үнэн үү юм байдгүй те. За одоо тэгэл бас тогооныхоо янз юм ярих гэдэг нэг. Тийм одоо саяхан одоо ч нэг бодлын тоглоом. Нэг сошиал шуурал гэж нэг Falcons-ийн нэг тамирчин нэг хөдөө. Тэгээд яг нь ер нь бол өвчтөе иржсэн тохиолдол байна. Ирээд өвчөө авчихсан тохиолдол байна. Миний сонсноор өнгөрсөн жил бол 3-4 легионер тамирчин эмчлүүлээд явж исэн. Тэ ингээ тэр багийн тэр тамирчин тэнд одоо тэрийг эмчлүүлээ бэлгийн замын өвчнөө эмчлүүлээ явж байгаа гинлээ гэд эмчээсэн ч юм уу ингээ сонссон юм жишээ кейсүүд байна. Мэдээж өөрөө энд давцсан байна гэдэг нь бас өөр хүмүүс түгээх эрсдэл байна. Тэгэхээр багууд
энэ дээрээ бас анхаарчих хэвээр. А тэр нь зүгээр ханиад манад биш үхгүй. Өөрийнх нь сахилга баттай нөгөө юм юунаас хамаарад өвчин авч учраас бага хохироогоо талбай дээр тоглож чадахгүй. Тэгэхээр баг тэн дээр одоо тамирчид 10 та 20 мянга 30 мянган долларын цалинтай болсон тий. Тэр 10 хоног 20 хоногийн хугацаанд тоглож чадахгүй байгаа хугацааны тэр 20 мянга 30 70 80 90 сая төгрөгийг баяр хохирож штэ. Тэгэхээр багууд чи ингээд өөрөөсөө шалтгааллах буюу бэлгийн замын халдвар өвчин авсан учраас чам цалин гэж нь төлөхгүй ийм шалтгаан арга хэмжээ авна гэдэг юмыг хянах ёстой гэж харж. Яг нь хүний нөгөө заяагдмал буюу зам ёсны эрхийг бол бид нар хязгаарлах боломжгүй. Хинч хинтэйгээ уулзаж учирч болно. Энэ бол хүний зам ёсны асуудал. Тэр нь арьс өнгө те одоо манай үндсүүлэн дээр заагдсан байдаг штэ. Яа за юу сонсч байгаа энэ ирсэн импортуудын бэлгийн замын халдвар төвчин одоо тараасан гинүү авсан ч гинүү юу яриад яг мэдээж одоо за тий импорт тамирч ирээд ямар хүнтэйгээ одоо болцоод тэр үл үсээ хинт ч хамаагүй. Гэхдээ энэ бол ерөнхийдөө ч бас аюултай биш одоо тэгэхээр манай багууд магадгүй ирээд бүгд л одоо ялгаа эрүүл мэндийн шинжилгээ бүх юм одоо оруулж байгаа байлгүй. Гэхдээ энийг бол улам дахиад сайжруулад юм нэвтрүүлэх шаардлага гарч ийнө удаа л гэж харж байна да бас юу хоогүй. За дараагийн сэдв болохоор за бодносын хувьд болохоор нэхэд за бид өмнөх цувралыг бол ярина. Эбс болон бодносын цувралын талаар ярилцсан. Тэрнээс өмнө финалийн талаар бол ярилцаад дуусгаж бодож байна. Яг энэ үеэрээ 4 сарын 4-нд одоо M-банк аренад 3-3 бол зохиогоор болсон. Энэ дээр болохоор Cousins өөрийнхөө Facebook page-аас болохоор ихэд нэг иймэрхүү мэдээллийг хийснээр бол энэ бол болох юм гэдэг нь тодорхой болсон л доо. За Cousins-ийг ихэд энэ пострыг хийснээр бол ийм ивент болох юм, ийм шоу тоглох болох юм гэдэг болдгосон. Энэ л нэг гэж байгаа юм. За та нар дэлхийд 3 ямар хүчтэй гэдгийг харуулсан хүндлэл гэхдээ одоо шалгая. Надад J Scrub байна. Одоо надад дахиад 2 тоглогч хэрэгтэй. Хэнийг авчих вэ? Комент дээр нэрийг бичээрэй гэдэг нэг иймэрхүү комментиг бол үлдээсэн байлаа. Тэгээд мэдээж энэ иймэрхүү шоу тоглолт муу байх нь бол боломж. Энэ шопи дээр тикет нөрөө тэгээд яг ийм банкны зохион байгуулсан мэт л дээ. Нөгөө талаас нь болохоор Монгол Улсын 3 шишээ багийн тамирчин бол нөгөө багт нь болохоор J Scrub Cousins 2 тамирчин ч юм уу. За энэ бол маш гоё ивент болох байх. Миний хувьд бол мэдээж маш сонирхолтой байх бах. Гэхдээ би гайхчихсан. Яагаад яг эд финалынхаа дундуур ямар юм сонирхолтой юм эрсдэлтэй шийдвэрээ гэж би харсан. Яагаад гэвэл та магадгүй үнэхээр нөхөрсөд тоглолт байж болно, контакт багтай тоглож байсан зөвхөн хэрвээ шүү. Хэрвээ хин нэг нь бэртүүл хин нэг нь зүгээр ингээд шагаага хальт дэлхийг ишчих юм. Хэрвээ тийм зүйл болвол хин хариуцлага хүлээх вэ? Финалийн ийм чухал үедгээд би яг дотроо яг ингээд ямар сонин шийдвэрээ бодож исэн боловч гейм нэг точсны дараа бол за тухайн шийдвэрээ өөрчлөснийг бол тухайн постоос бол харж болж байна. За тухайн пост нь болохоор Сэлимонс багийн багийн эзэмэл хийсэн мэлээ л. За бид илүү төвлөрөх хичээх хэрэгтэй байна. Энд 4-р сарын 4-ний 18 цагт M-банк аренад болох 3-3 супер тулааны финалийн тоглолтын дараа зохион байгуулахаар шийдвэрлэе. Fine. За тийм билгүүд те. Мөн 3-3-ийн үед л гисэн холбогдуулан хариуцлагатай үед 3-3 шишээ баг тамирчид олон улсын гол тэмцээний бэлтгэл хангах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна. За яг хөө тийм ээ. Тийм за. Тасалбар борлуулалтыг бид өнөөдөр Shopee цэгмээс буцаан хэрэглэгчд олох болно. Сэлгэн боднос багийн хөгжөөд дэмжигчид спонсорд нийцсэн хүмүүс сонирхчоос уучлалт хүсье. За энэ бол ерөнхийдөө маш зөв шийдвэр шүү. Энэ бол ерөнхийдөө удирдлагын зүгээс гарч байгаа маш зөв шийдвэр гэж би бол харж байна. Тэгээд ууса болсон дээр финал дуусаа бүх юм дуусны дараа за тэр шоугоо зөхөнө юу зөхөнө тэр бол яг тухайн өөр асуудал шүү. Тийм учраас ямар ч финалд бол хоёр багийн зөвхөн яг би бол ямар ч юм бэртэл гимтэлтгүй л финал үцгийг хүсэж байна. Ямар ч бэртэл гимтэлгүй хоёр баг хоёулаа яг full potential-ороо тоглоод яг full юм rotation-ороо тоглоод дуусаасаа гэж хүсэж байна. Тийм учраас энэ шийдвэр бол 100% бол зөв шүү. Тэгээд өнөөдөр BTF-ийн адресын бодлоор хэдүүлээ Adizero Boston 13-ын талаар ярилцсан. Хэдүүл заа шууд unboxing-го хийцгээе. За өнөөдөр бол нэг юм Google-ийн цоошин хэм технологитой пүүзийг бол танилцуулна. За ямар хөнгөн пүүз. За тэгэхээр Boston хотын марафон зориулж гардаг тухайн одоо марафоны юм тусгай Google-ийн за гүрэлх өмнөх 12-оос болохоор юугаар ялгадаг гэх нэг талаар юм Light Strike Pro гэх технологи байдаг хөөсний энийгээ болохоор 13.8% бол нэмсэн юм байна лээ. Им дунд болны технологи тэгээд мэдээж тухайн нэмэлт нь болохоор алхах бүрт илүү зөөлөн тухтай мэдрэмжийг бол нэмж байгаа юм байлээ. Adizero Boston 13-ийн шинэлэгдсэн Energy Rods технологи нь энергийн алдагдлыг бууруулж дээд зэргийн үр ашигтай байдлыг хангана. Тэгээд илүү хөнгөн агаар сайн нэвтрүүлдэг тулгуур торон сайтай mesh материалтай болсон байлээ. Мөн дээрс нь Adjust Pro 4 загварт ашиглагдсан жинг багасгын зэрэгцээ зууралтыг бол одоо нэмэгдүүлэх юм light traction улны технологиг бол Boston 13 загвар шингээж өгснөөр онцгтой юм лээ. За тэгэхээр та бүхэн тухайн Google-ийн бүзийг авах хүсвэл мэдээж BTF-ийн эддэсийн 3 салбарт бол бүх сайжаараа байгаа юм байлээ. За тэгээд бидний таамтран ажилласан BTF-ийн эддээс эргээд хэдүүлээ ярианд орцгоё. За харин одоо хэдүүлээ дээдлигийн тик авахын тулд ямар хуу бэрхшээл одоо зөөс
ямархуу зүйлсийг туулж яаж дээд лигийн тоглолтын тикетийг авдаг вэ талаар бяцхан яриа өрнүүлээ л да. За та бүхэн сайсан бол Shopee дээр тикет авч ингээд за төлөө одоо энэ дээр надад нэг асуух 2 асуулт байгаа. За ингэж байгаа юм. Дээд лигийн тоглолтын линк төрүүлж задардаг уу? Эсвэл одоо тухайн платформ дээр ажиллаж байгаа одоо ажилчин шагналдаг ч юм уу тийм одоо юм ёс зүйн хууль бус зүйл байд юм уу гүй юу гэдэг хэдүүлж байгаа ярилцъя л да. Тэгэхээр ингэж байгаа юм л да. Финалийн одоо гейм 1-ийн тикет бол ер нь бол тикетүүд бол дандаа 13 цагт ордог ш. Өдөр 1 цагт ордог. Гэхдээ яг финалийн гейм 1 бол 1 цагт орчоод за хэсэг хугацааны дараах нэг жоох хугацааны дараа буцаад устсан байдаг линк нь. Тэгээд энэ дээр болохоор ерөөдөө холбооны нарийн бичиг за хүлгүүд баг, за боднос баг, тэгээд одоо платформ ч юм өөртөө бүгд ийм мэдээллүүдийг гэсэн цайдууд одоо эдгэртэй нэг анхааралтай танилцсан. За холбооны ерөнхий нарийн бичгийн дараах нэг иймэрхүү постыг бол бичсэн байсан л та. За энэ болохоор ингэж байгаа юм. Эхлээд доор нь болохоор платформ нь болохоор одоо яг лигийг бүр меншнж байгаа бичсэн байна. За ингэж байгаа юм. За хэрэглэгчдийн анхаарал одоогоор тасалбар борлуулагдаж эхлээгүй байна. Бид үндэсний лед лигээс тасалбар нээх зөвшөөрлийг хүлээж байгааг ойлгож хүлээн авна. За тасалбар нээх зөвшөөрлөх гэж байгаа шүү. За энэ дээр нь болохоор хариу өгсөн байлаа. За финалийн тасалбар 17 цагаас орно гэнэ. Манайхаас хамаарсан зүйл байхгүй шүү. Зөвшөөрөл гинүү хамаагүй ингэж лигт хамааруулж буруу мэдээлэл өгмөөргүй байна. Нээхэд яагаад зөвшөөрлөх ёстой үгүй гэхдээ нэрэл яг тасалбарыг борлуулахад яагаад тухайн платформоос нь лигийг зөвшөөрөл авах хэрэгтэй. Энэ удаа логикийн хувьд бол нэг жоо утгагүй санагдчих юм бол. Мөн дээрээс нь за хүлхүүт баг болох нэгсэн л та тухайн платформыг меншнж байгаа. За шинээр эхлэхүүдээ манай багийн дэмжиж нэг ч плейд авч чадсангүй хөө цагаа шинээр зарлаа шинээр эхлэе гэсэн бол доор нь бас сэлэнгийн эзэн болохоор за финалийн боднос versus хүлхүүт тоглолтын салбар одоо орох ёстой доо гэж бичсэн мэлээ. За тэгээ энэ бүхний эцэд бол ямар ч тач тухайн платформоос бол мэдээллийг үл хийсэн. За ингэж юм тэгэхээр сүм хөгжөөнд нэмж та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. За тийг үндэсний дээдлийг Ema Arena болон Shopee зэгмээ хамтран сүмгийн тоглолтын салбарыг албан ёсоор борлуулдаг билээ. 2026 дугаар оны 4 сарын 1-ний энэ тааш 4 сарын 1-ний бас хүмүүсийг одоо пранкцсан болоо. Болох хасын хүлгүүд болон сэлгэн боднос багийн тоглолтын суудлын үнийн мэдээлэл хоцорж ирсэнтэй холбоотойгоор өмнө нээгдсэн тасалбарын борлуулалтыг төр хугацаанд хаах шийдвэрийг бидэнд ирүүлсэн болно. Түншлэн ямар нэг урьдчилсан борлуулалт хийгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. За окей. Одоогоор бид зохион байгуулагч талаас 17 цагт дахин нэг зөвшөөрлийг хүлээн авсан бөгөөд тоглолтын тасалбар өнөөдөр 17 цагт дахин нээгдэнэ. Тэгээд хасын хүлгүүд болон хөгжөөнд нэмэгчдээс зөв мэдээлэл хүргэж өгнө үү? Баярлаа гэдэг иймэрхүү коммент бичсэн байна. Замурс нь асуудал багийн Томми хавтлын нэг юм пост бичсэн байсан л да. Энэ болохоор тоглолтын тасалбараа тамирчдын гэр бүлтэн зориулаад авах боломж нөхцөлөөр нь жоохон дэмжээдэг үл зүгээр л юм. Алдцаад авч чадахгүй байхад ямар нь тэгж олноор аваад байдаг юм бэ? Ямар нь тэгж гэдэг нь тэгээд та бүхэн бас яг ямар баг ямар хэний тухай яриад байгаа бол мэдж байгаа баг. Тэгээд лиг бол меншнцсэн билээ. Тэгээд энийг яг үндэ өөр платформ дээр чивлэе шүү дээ. Миний бодол энэ бол зөвхөн миний бодол шүү гэсэн. Та бүхэн бас өөрийнхөө бодлоо дор коммент хэлүүлдээгээрээ зөвхөн тухайн платформ гэлтгүүгээр энийг бол яг үндэ хүсвэл одоо юм маш олон платформод гарсан үед бол яг үндэ би бол энийг бол төдийлөн бол яг тийм лигт бол нэг бишөөрөл гэдэг юм юугаар бол өхийг бол хүсэхгүй байна хаана. Тухайн платформ магадгүй жоохон бас технологи шийдэлч юм уу. Мэдээж сайн ажилтгал байх л да. Өнгөрсөн жил асуудал ажилласан. Гэхдээ энэ жилд бол нэг иймэрхүү тикетэн дээр маш олон асуудал гарч байна. Энэ бол тэгээд миний хувьд чинь ихэдээ бол SJBS болон Сэлгэн боднос багийн гейм шоуны тоглолтыг бол статиктэй авах гээд үнэхээр бараагүй. Тэгээ шагийн үн юу лээ корт сайт нь 1 сая хүрсэн жилүү яа тэр бол гоё байж болно. За 2 дахь зах зээлээс угаасаа хаанч альч лиг нэг тиймэрхүү одоо 2 дахь зах зээлээс одоо тиймэрхүү юм бол үүсэх хин төрүүлж авсан л угаасаа харин төрүүлж линк задрах бол магадгүй хэрвээ тийм тэгж задардаг бол за энэ бол харин хогийн зүйл шүү гэж хэлмээр. Тэгээ тухайн сэт дээр бол ямар ч нэг иймэрхүү зүйлс болоод л өнгөрсөн байна да. За дараагийн сэдвээр бидрүүлээ болохоор мэдээж бидэнтэй бол Сэнгүр Ультра брэнд бид хүн хамтран ажилладаг. Сэнгүр брэндийн 18 дахь жилдээ дээд лигийг зохион болж байгаа. Тэгээд Сэнгүр брэндээс юм лигийн тухай маш сонирхолтой 8 баримтыг үлээсэн байлаа л да. Бид энэ тухай товч хүргэжээ. За эхний факт нь болохоор 30 гаруй жилийн түүх гэж байгаа. Анх 1994 онд Монголын сүмгийн холбооны санаачлагаар байгуулагдсан үндэсний дээд лиг нь өнөөдөр Монголын клубын төвшний хамгийн том нэр хүнтэй тэмцээн болон өргөжжээ. За тэгж за номер 1 Монголын багийн спорт гэсэн мөнгө нь Монголын хамгийн үзэгчтэй багийн спортын нэг бөгөөд дээд лигийн тоглолтод маш олон хөгжим нэмжтэй юм мэдээж уусаа Монгол үзэлтээр л хамгийн номер 1 тоглолт юм байлаа гэсэн мөнгөө бүхэл байгаа шүү дээ. За хоёрт хамгийн олон аврагтай баг бол за хасын хүлгүүд боглолтын дээд лигийн түүхэд нэж 9 дэх удаагаа авсан. За ийм түүх байна. За мөнөөс нь 18 дахь жилийн хамтран ажиллагаа. За Сэнгүр брэндийн дээд лигийг 18 дахь жилд явна гэж хамтран ажиллаж гэсэн мөнгөний хөгжил тасалдгүй өмнөр оруулсан байна. Мэдээж аль дээрээс л угаасаа баг бахад л одоо Сэнгүр дээдлийг хамтарч одоо хүртэл 18 дахь жилдээ бол хамтарч байгаа юм байна.
За дараа нь болохоор 13. За зарим улиралд багийн тоо 13 хүрч байв. За анх 10 багт эхэлж байсан бол 2023-оос 24 оны улиралд 13 баг болж байв. Одоо харин 10 багтайгаар үйлч байна. За нэрээ та бүхэн санаж байвал 2020-оос 24 оны улиралд ямар баг байсан бэ гэвэл Эрдэнэт Miners, IG Apes, BCH Гайрд, Бишрэлт Металл, Налах Бison, Асын хөлгөө, TLG Өндөлт, Сэлэн Боднос, Сүмбэр цамхаг, Монголиас, Өмнө Говь, Ёлоо, Завхан Бродос, Архавын над Шүтэн Sharks гэдэг нэрэл ингээм 13 багтай улирал болж исэн шүү дээ. За дараагийн хахаар ингэж байгаа. За BCL Монголын багууд Азийн давцанд лигийн аварга болон дэд аваргууд Монгол улсаа төлөөлөн Basketball Champions League Asia зэрэг тэмийн том тэмцээнд хүрт үзэг хэрэгтэй болсон. Өнөөдөр гаш финалд гарсан буюу одоо тэгэхээр бид нар дараа жил BCL-д бол за Сэлэн Боднос багийг бол харах юм шүү нэрэ. ESL Монголын баг анх удаа ESL тоглосон тухай байна. За мэргэжлийн 90 үедээ мэдээж одоо өмнө нь олон тамирч өдөр нь ажил хийж орой бэлтгэл хийдэг байсан бол одоо тоглолч бүтэн цагаар бэлтгэл хийж мэргэжлийн өндөр цалин хангамж бүхий гэрээгээр тоглож байна гэдэг. За нэмэрхүү мэдээлэл бас Сингапур брэнд маань бол бид бүхэндээ хүргэсэн байна. За энэ өдрийн дугаарт мэдээж үнсээ дээдлийн албан ёсны аппликейшн Topkey app бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За Topkey app-ийг болохоор PKM-г маш юм сонирхолтой юм болон байгаа. За тэгэхээр PKM-ыг яаж олох вэ гэхээр та бүхэн Topkey app руу ороод Entertainment-ны лигийг сонгосноор PKM-ыг гарч ирнэ. За ялангуяа финалийн үеэр маш олон сонирхолтой асуултууд бол PKM дээр бол гайс орж байгаа юм билээ. Та бүхэн ороод гоё таамаг хэлгээгээр харин таамаг зөв эргүүлснээр та бүхэн нэг удаагийн хүрд эргүүлэх ихийг авч байгаа юм. За нэг удаагийн хүрдээ эргүүлээ та бүхэн иймэрхүү маш олон гоё бэлгүүдээс бол сонгох хожих боломжийг болохоор Topkey-гийн PKM бүрдүүлж байна. За тэгэхээр та бүхэн Topkey PKM-ээр таамаг хэлгээгээд хүрдээ эргүүлээд бэлгээ хож бидэнтэй хамтран ажилладаг Topkey. Бидний дараагийн сэдв болохоор за Сэлэн Боднос баг финалд гарч ирэхин тулд юу болоод талаар хэдэл өмнөх цуурлын талаар нэг давчхан яриад өнгөрөе гэж бодож байна. За ямартаач SGFs болон Сэлэн Боднос багийн хувьд бол за маш аимшигтай 7 тоглолтыг бол хийсний эцэст бол Game 7-д бол Боднос баг бол финалд бол гарчсан. Би онцч Боднос багт бол бас баяр хүрхэн зүйтэй байх. Анх удаа бас финалж чинь. За харин Apes-д бол 3 дахь жилдээ дараалаад хагас гişэд Game 7 хожигдлоо. За Game одоо 4-т биш 5-т биш 6-т биш Game 7-д бол 3 жил дараалал хожигдлоо. Маш их харамсалтай. Тэгээд 3 жил дараалал хожигдлоо. Хүрэл менталын эзэд бол болсон. Тэгээд энэ дээр яг мэдээж би бол маш олон одоо юм зүйлсийг ярьж магадгүй одоо Game 6 дээр одоо сүүлийн мөчөд одоо хэрэг мөнх хоёр хийсэн болчмоо ингээд маш олон гас. Уусаа сум үг одоо хэрвээ гэж байхгүй учраас ямар ч Сэлэн Боднос баг бол тоглолтод тухайн зурвалт ялтыг өндрүүлсэн. За тэгээ тоглолтын дараа бол хоёр баг хийсэн бол хоорондоо бас гар бариад авч илээ. За мөнөөс нь SGFs багийн зингээ болохоор бас нэг юмхөө постыг бол хийсэн байлаа. Амс ганцаараа аренаа суугаад тэр нэг тасгсан мөнгөс бол тэ надад бол одоо авсан нь бол маш ихээ гээд. Магадгүй тэгээд яг энэ одоогийн үзэлтийг бол одоо салшгүй нэг хэсэг нь байх. Тэгээд Сэлэн Боднос багийн эзэн ч бас маш их хөвөр нэмэр оруулж байгаа. Яг entertainment талаас бол үзэгч бидэнд бол ерөөхдөө маш сайн контентийг өгч чаддаг ч тийм учраас ямар ч тухайн хэрэгэнд бол надад би бас удирдлын туршлагаас хөмжилжсэн байж магадгүй энэ удаад бол ямар ч бас баярлалаа гэж хэлхэн зүйтэй байх. Ямар ч тэгээд SGFs багийн дараагийн удирдлын амжилт хүсье. Ямар хөө импортууд ирэх нүү, яах нэг хэдүүлээ дараагийн одоо дугаараар ярилцах баха. За харин бидний дараагийн сэдв болохоор за эм лигийн 2 баг бол тодорхой босон дэлгэсэн. Энэ болохоор Бишрэлт Металл болон Бүрэн Скор Монголиас баг. За Монголиас багийн хувьд бол TLG 40 баг нь багтай цуурлаар 1-1 байж байгаа. Game 3 дээрээ бол боодог дээрээ бол хожигдлоо, маш харамсалтай хожигдлоо. Тэгээ одоо буцаад эргээд одоо эм лиг рүү унж. За энэс одоо нэг хэд асуулт байна л да. За дараа жил бид Сүхбатыг эм лигт харах юм уу? За мөн дээрсэн Цэлмгийг бид эм лигт харах юм уу? За би бол яг ихний ээлжин тухайн хоёр тамирчиг бол онцолжээ. Яг энэ хоёр тамирчин дараа жил одоо эм лиг тоглох юм уу гүй гэдэг шийдвэр бол надад маш их сонирхолтой байна. Тэгээд яг хожсны дараа бол бас Цэлмгийн хувьд л иймэрхүү стори бол Инстаграмд хийсэн байлээ л те. За 2025-26 оны сизон ингээд дуслаа. Ингээд хоёр улирал хоёр баг унаачглаа. Мундаг ста гэхүү бүтэхгүй ста гэхүү мэдгүй байна. Яг мэдээж тэгээд тухайн сизон бол улирал эхлээд бол Цэлмгийн хувьд болохоор металл тоглож байгаа. Тэгээд металл нь унаад сая мөнгөс нэмчлээ. Энэ бол мэдээж Цэлмгийн бурууч жоох гол нь яг дараа жил энэ хоёр тамирчааг дээд миний бодлоор бол эм лиг тоглохгүй байх. Ямар нэгэн багт бол зээлээр тоглох бай гэсэн таамагтай байна. Харин дээд лигтээ шинээр орчиж байгаа TLG 40 багийн багт бол баяр хүрэг энэ жил бол TLG багийн 20 жилийн болж байгаа юм байлээ. Тэгээд би бас нэг иймэрхүү видеог осон л маш юм ностальжик юм нэг энэ дууны одоо vibe-ийг санагдуулсан мим видео бол байлээ. Хэдүүлээ энэ видеог үсэн хамтаа үзье.
тийм ээ. Rainbow Sprite Style. Air. TFL. Ангоро. Sprite Style. Every style. За ямар ч иргэцээс хэдүүлээ Western Warriors болон TLG төшөө байгаа гэсэн. Цоо шинэх юм хоёр өнгөтөвтэй багтаа бол дээддэгтэй бол огтхон тэгээд тухайн хоёр багийн ростерт бол нэлээд өөрчлөлт орох бол ялангуяа TLG төшөө багийн багт бол нэлээд ростерын хувьд бол өөрчлөлт орох байгаад гэж харж байна да. За энэ бидний сүүлийн ярилцах сэдв болохоор за MCB-тэй холбогдож байна. За оюутны лигийн финалийн тоглолт бол болох ч байгаа юм байна шүү guys. Финалийн тоглолт нь болохоор Мөсийн баг болон за Сизис буюу санхүүгийн их сургуулийн баг бол хоорондоо тонч үтсэн юм байлаа. Тэгээд оюутны лиг бол бас мэдээж галзуу болоод спортын төвөрд нь болох юм байлаа. Та хүмүүс очиж үзээрэй гэж бодож байна. Оюутны лиг дээр болохоор нэг иймэрхүү нэг имжлэг явсан. Энэ болохоор Мөс шонхрууд багийн одоо алхацруулагч Эрдэнэ бүрэн алцруулж өөрийнхөө сошиал хуудсанд болох нэг иймэрхүү бичлэгийг бол оруулсан л та. За хожигдох спортын нэг хэсгээ багц тачуулагчийн ёс зүй хаана байна баяр цогтой өртгчөө хүнлэг хүндлийн талаар чамтай яриад ч хэрэггүй юм байна. Тэгээд Мөсийн шонхрууд баг тамирчид тачуулагчаас өөрчлөлт гуйл таарна. Ийм хүн яаж спортоор хүүхэд хүмүүжүүлэх вэ гэдэг нэг иймэрхүү тайлбартай постыг бол бичиж нэг иймэрхүү рилийг бол хийсэн байлээ л дээ. За тэгээд удахгүй финал дууссан драфт болох чинь тэгээд магадгүй дараагийн дугаараас л би нэг mock draft гаргая гэж бодож байна. Ихэд энэ нөлөөллийн MCB тоолсон хамгийн ихэд сайн тамирчаас би бол нэг mock draft гаргая гэж бодож байна. За тэгээд ямар ч энэ удаа дугаар маань ингээд дүндэрлэж байна. Одоо хэдүүлээ K-Tab-ийн хідэмбэ болон руу орцгоё. За ингээд маань өнөөдрийн K-Tab-ийн хідэмбэ болон маань эхлэж байна. Өнөөдрийн болон хэдүүл хамгийн ихний ярилцах outfitтэй хүн болохоор Шунхлаа группийн үүсгэн байгуулагч S-Chips багийн хөрөнгө оруулагч за Батцайхан цагтлын одоо нэг иймэрхүү outfit талаар ярилцгаа. За энэ болохоор цувралын Game 6 байлгүй 7 байсан баха. За 7 дээр болохоор ингэж байгаа за Chrome Hearts, GG Dawn, Liter Jacket гэж байгаа. Энэ болохоор ойролцоогоор $20,000 үнэлгээтэй байд юм байна. За мөн дээрс нь Chrome Hearts юм long sleeve өмссөн байл. Энэ болохоор ойролцоогоор $1,000. За guys түүний одоо зүүсэн цаг нь болохоор одоо Richard Mille RM055 гэдэг загвар байгаа. Энэ болохоор зах зээлийн үнэлгээ нь болохоор одоогийн байдлаар $365,000 үнэлгээтэй ийм бугуун цагийг бол тухайн тоглолтод бол зүүж ирсэн байна лээ.
Мөн дээрээс нь бас нэг outfit нь болохоор юм ганцаар Chrome Hearts-ийн jeans өмссөн байлээ. $10,000. За Jordan нэг Low Travis Scott одоогийн бас зах зээл $1,600 үлгээтэй байдсан байлээ. За гэвчлээ зөвхөн энэ хүний outfit хэд л тухайн тоглолтод ойролцоогоор бол 1.2-оос 1.5 тэрбум үнэлгээтэй ч одоорыг манай зарим богийн одоо хэмлигийн бахын бараг төсөв шиг иймэрхүү бол outfit-ийг бол бүрдүүлж бол ирсэн байлээ. Тэгээд ихэд угаасаа тий бацхан захирлын хөдөлгөөр нэлээд Chrome Hearts-д өмсөх дуртай бол харагддаг. Хөвчлэн бол юм Chrome Hearts-д өмссөн бол Daily League дээр бол ирдэг бол тухайн одоо өдрийн өмсөн outfit юм бол нэг иймэрхүү үн хөвтөгтэй бол Chrome Hearts-ийн бол хувцснуудыг бол өмссөн байлээ. За тэгээд харин та бүхэн комент зэг дээр бол өөр гоё харсан юм гоё одоо үнэтэй тийм outfit цаг ч юм уу тиймэрхүү одоо дэдиг дээр үзчихсэн бас тийм харсан юм байвал орос коммершл үлдээгээрээ. За тэгээ өнөөдрийн Powered by K-Taving хідэн бэ гэдэг бол маань иймэрхүү байлаа. За харин та бүхэн өнөөх K-Taving айхтар сагсны оймшиг авахыг хүсвэл би доор description хэсэгт линкийг оруулчих та бүхэн худалдаж аваад тэгээд сонирхоод үзээрэй. Бас цоочгийн сагсны оймс байгаа. За тэгээд бидний хамтран ажилладаг K-Tav. Одоо Big-ийн season 2-ын episode 28 өндөрлөж байна. Season дуусаад одоо бидэрт маш богино хугацаа үлдсэн байна. Нэрээ та бүхэн манай YouTube хуудсыг subscribe дарж амжааг бол subscribe дараарай. За тэгээд Powered by Airplane. Мөндөс нь бидний хамтран ажилладаг Singuri-ийн Ultra Brain, Monlive Sport ховц зөвлөлдөл, BTF-ийн Das Mongolia, өндөрс нь үндэсний албан ёсны дээдлэгийн app, Toki app бид бүхэндээ хамтран ажиллаж байна. За тэгээд дараагийн дугаар уулзцаа. Түр баяртай guys. Powered by Airplane. Айлын хөгжий.